Сайн байцгаана уу? Өнөөдөр бол 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр. Яг 4 жилийн энэ өдөр өнөөдрийн байдлаар монголчууд бидний хамгийн их хуваагдж хамгийн их маргалдаг Орос-Украины дайн эхэлсэн юм а. Эхэнтээ хэдийгээр Оросын холбооны улс энийг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байсан ч одоо бүх мэдээлэл хэрэгслэн дайн гэдэг болсон. Харин өнөөдөр бид энэ мөргөлдөөний 5 дахь жилийн босгон дээр ирээд байна. Хугацаа өнгөрөх тусам энэ дайнад халаарах мэдээллийн урсгал дунд төөрөхгүй байх нь их чухал. Ийм учраас өнөөдөр би та бүхэнд өнгөрсөн 4 жилийн томьёог хүргэхээр бэлтгэлээ. 2022 оны энэ өдөр Оросын холбооны улсын зэвсэгт хүчин цэргийн тусгай ажиллагаа нэрээр хойд зүгээс Белорусын нутгаар Киев чиглэлд, зүүн зүгээс Донбасс, Харьков руу, өмнөдөөс Кремээр дамжин Херсон, Запорож руу гэсэн 3 үндсэн чиглэлээр 150-аас 190 мянган цэргийн бие бүрэлдэхүүнтэйгээр довтлогоог эхлүүлжээ. Мөргөлдөө эхлэх үеийн талуудын байр суурь. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагааг эхлүүлэхдээ зарласан зорилтууд нь демилитаризац буюу цэрэггүйжүүлэх, Украины цэргийн чадварыг устгаж Орост аюул учруулахгүй болгох. Биелэлт нь Украин улс өнөөдөр барууны орнуудын хамгийн орчин үеийн зэвсэг техникээр зэвсгэлсэн Европ дахь хамгийн туршлагатай хүчрхэг армиудын нэг болж хувирчээ. Денацификац, нацизмыг устгах, Украины удирдлага болон үзэл сурталд нөлөөлөх зорилт тавьсан. Биелэлт нь Украины дотоод дахь үнцэрхэг үзэл, эв нэгдэл урд өмнөхөөсөө илүү хүчрхэгжжээ. Донбассын иргэдийг хамгаалах, Донецк, Луганскийн иргэдийг геноцид буюу үе олноор нь хөнөөхөөс хамгаалах шаардлагатай гэж хэлсэн. НАТОг тэлэхгүй байх, Украиныг НАТОд элсүүлэхгүй байх баталгаа авах гэсэн. Украины тал нь тусгаар тогтнолоо хамгаалах, өөрийн газар нутаг дээрх бүрэн эрхэт байдал оршин тогтнолоо хадгалах. Газар нутгийн бүрэн бүтэн байдал 1991 оны хилийн шугамаар олон улсад хөлөөн зөвшөөрөгдсөн нутгаа чөлөөлөх. Европ руу чиглэсэн сонголт, арчилсан замаар сунгасан гадаад бодлого буюу Европын холбоо НАТОд элсэх эрхээ хамгаалах. Өөрийгөө хамгаалах нь Нүүбийн дүрмийн 51-р зүйл заасан түрэмгийллийн эсрэг өөрийгөө хамгаалах салшгүй эрхээ хэрэгжүүлэх гэж тодорхойлж байлаа. 4 жилийн хугацаанд газар нутгийн хяналт хэрхэн өөрчлөгдсөн бэ? 2022 оны 3 дугаар сард Оросын холбооны улс Украины газар нутгийн 27 орчим хувийг хянаж байсан бол жилийн эцэс гэхэд Украин хойд хэсэг болон Харьков, Херсоныг эргүүлэн авсан. 2026 оны байдлаар фронтын шугам 1000 гаруй километр үргэлжилж өнөөдөр Украины нутаг дэвсгэрийн 18-аас 20% нь Оросын хяналтанд байна. Украины зэвсэгт хүчний ерөнхий штабын өнөөдрийн мэдээллээр Оросын талын хохирлыг 1.2 сая гэж байгаагаас амиа алдсан 400 гаруй цэргийн албан хаагч, мөн 6500 гаруй танк, 12,000 хуйх техник, хар тэнгисийн флотын 25 гаруй хөлөг онгоцыг устгасан гэж мэдээлж байна. Нөгөө талд Оросын холбооны улсын батлан хамгаалах яамны 4 жилийн нэгдсэн статистикаас дурдвал Украины талыг 440,000 гаруй бие бүрэлдэхүүний хохирол амссан гэж мэдээлдэг. Мөн 15,000 гаруй танк, хуйх техник, 500 гаруй цэргийн нисэх онгоц, түнчлэн барууны орнуудаас нийлүүлсэн зэвсэг техникийн дийлэн хэсгийг устгасан тухай дурддаг юм а. Саяхан Украины айрамд олзлогдсон Монгол улсын иргэний талаар бичлэг гарч ирлээ. Өөрийгөө пүрэв учир гэж танилцуулсан энэ хүн ямар шугамар Оросын талд байлдж байсан талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байгаа. Монгол ах дүүнэр минь нааша Украинд ирж дайнд ирэх хэрэггүй байна. Амжилттай дайн болж байгаа юм. Нааша бүр эрэхтэй Монгол ах дүүнэр. За энд олзлогдох юм бол яг ханд үлдэх тийм боломжтой юм байна. Ер нь олзлогсноос илүү нааша бүр дайн бүр ирээ. Энэ мэтэр тоон үзүүлэлт бүрийн цаана хүний аим нас байгааг бид мартаж болохгүй юм а. Энэ 4 жилийн хугацаанд бид дэлхийн дэг журам, технологийн хувьсгал, эдийн засаг хэрхэн өөрчлөгдөхийг харлаа. Энэ дайн фронтын шугамаас давж айл бүрийн хэрэглээний үн дэлхийн аюулгүй байдалд нөлөөлсөн хэвээрээ байна. Дөрвөксдийн тоо 2026 оны байдлаар
Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээгээр 6.5 сая Украины иргэн хэлийн чандад дөрвж 3.7 сая хүн дотооддоо орон гэргүй болсон. Харин Оросын холбооны улсаас дайчилгаа болон эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж 1 сая орчим иргэн эх орны орхин гарсан гэх тооцоог олон улсын байгууллагууд гаргасан. Эдийн засгийн хувьд Оросын холбооны улс 16,000 гаруй хоригт орж 300 тэрбум долларын хөрөнгө нь гадаадад зарцаагдсан хэвээрээ байна. Нөгөө талд Украин улс өрнөдийн орнуудаас 200 гаруй тэрбум долларын тусламж авсан. Дэлхийн банкны тооцоогоор Украиныг бүрэн сэргээн босгоход 750 тэрбум давсан долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзэж байгаа юм. 4 жилийн дотор сэргийн тактик бүрэн шинжлэгдсэн. Хямд өртөгтэй FPV дронууд, хиймэл оюун ухаанд суурилсан байгаа онох системүүд болон далайн дронууд энэ дайны гол дүр байлаа. Технологийн энэ өрсөлдөөн орчин үеийн дайн явуулах арга барилыг бүрэн өөрчилж 5 дахь жилдээ улам нарийн төвөгтэй болж байна. Геополитикийн өөрчлөлт 4 жилийн хугацаанд дэлхийн газрын зураг дээрх хүчний харилцааны зураглал нь олон жил төвийг сахиж ирсэн Финлянд, Швед улсууд НАТОд элснээр хойд Европын аюулгүй байдлын бүтэц өөрчлөгдсөн. Дэлхийн ертөнц өрн болон дорн гэсэн 2 том блок руу илүү хуваагдсан. Энэ этхийг Бразил зэрэг орнууд аль нэг талыг баримтлагаас татгалзаж өөрсдийн бие даасан байр суурийг бэхжүүлж байна. Зэвсэглэлээр хөөцөлдөх дэлхийн улс орнууд батлан хамгаалах төсвөө түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлж эхэлсэн. Өнөөдрөөс эхлээд энэ дайн 5 дахь жилийнхээ тоололд орж байна. Хизээ хэрхэн төгсөх нь одоогоор тодорхойгүй байгаа. Мөн дэлхийн ертөнц 4 жилийн өмнөхөөс төсөөр болсон нь бодит үнийг юм а. Миний энэхүү бэлдсэн тойм танд нөхцөл байдлыг бодитоор мөн тэнцвэртэй харахад тус болсон гэж найдаж байна. Анхаарал хандуулсан танд баярлалаа.